8:11. Өнөөдрийн сэдэв чөлөөт бүс хөгжлийн гарц мөн үү? Чөлөөт бүс байгуулж худалдаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт гэсэн асуудлуудаа шийдвэрлэж чадсан улс орн олон бий. Манай улс энэ жишгээр одоогоос 19 жилийн өмнө 2003 онд анхны алтан булгийн чөлөөт бүсийг байгуулсан. Энэ цагаас хойш замын үүд, цагаан нуур гэсэн чөлөөт бүсийг байгуулсан юм. Үндсэндээ хэлийн орчимд 3 чөлөөт бүс бий. Гэвч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь одоогоор алга. Гэсэн чи өнгөрөх чамд Улаанбаатар хот орчимд шинэ эсэх буудлыг түшиглэн хөшгийн хөндөд дахин чөлөөт бүс байгуулсан. Өмнө нь байгуулсан чөлөөт бүсүүдэд төсөв, олон улсын санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй зээлээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь ажилуулах хэмжээнд хүргэж чадаагүй. Тиймээс чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хвшлийн түншлэлээр хийхээр зорж байгаагаа эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Наран цогт хэлж байна. Одоо нэгэнт эдийн засгийн хөгжлийн яамны асуудлыг хариуцах шинээр байгуулагдаж байгаа учраас ер нь бидний ганц гол алдаа бол улс өөрөө энийг ингээд өөрөө байгуулах гэж нэлээд явсан байна. Хөрөнгө оруулагчдынхаа сонирхлыг баг тусгасан байна. Хөрөнгө оруулагчтайгаа хамтарч ажиллах тал дээр алдаа гаргасан байна гэж үзэж байгаа. Тийм учраас одоо ингээд бас л ялгаагүй энэ ерөнхий төлөвлөлтөд бас л хөрөнгө оруулагч болоод хөрш оронтойгоо нууц. Бид бол одоо энэ чөлөөт бус бол заавал дээр байх албагүй. Гэхдээ манайд байгаа чөлөөт 3 бүс маань 2 нь бол яг хэлийн бомб дээрээ. За нэг нь бол яг хэл орчимдоо байгаа. Энэ нонцлогтойгоо бол нөгөө хөрш оронтойгоо харилцсан их төлөвлөлттэй, уялдаатай, хөрш оронтойгоо мөн ялгаагүй эдийн засгийн худалдааны чөлөөт бүсийг зэрэгцүүлж байгуулад ингээ уялдаа холбоон хангаж иж бас амжилт олох нэг үндэс нь болж байгаа. Тэгэхээр яг энэ утгаараа өнөөдрийн энэ уулзалтыг хийж байгаа нь бол бас энэ хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийнхээ санал бодлыг сонсъё. За энийг тусгая. Тэгээд хамтарч олон улсын энэ хөгжүүлсэн туршлагыг нэвтрүүлээ. Гол нь энэ хөрөнгө оруулагч аж ахуй хөрөнгө оруулагчтайгаа хамтарч хэрэгжүүлж ижил бид нар амжилт олох ёстой. Тэгээ концепцийн болоод үйл ажиллагаа, хууль эрх зүйн хувьд ч гэсэн нэлээд бас алдаж ирсэн байна гэсэн ийм дүгнэлт хийж байгаа. За ер нь зөвхөн олон улсын туршлага дээр бол ийм байна. Эхлээд бид бодлогын хувьд одоо байгаа манай 2 хил дээр байгаа чөлөөт бүс бол энэ ер нь бол гадаад худалдааг дэмжих чиглэлээр анх зорилго нь бол байгуулагдсан. За энэ одоо замын үүдийгээ бол бид нар эдийн засгийн чөлөөт бүс гээд нэлээд олон дотроо дэд тээвэр логистикийн төвтэй, аялал жуулчлалын төвтэй, үйлдвэрлэлийн төвтэй гэх мэтлэнгээ бүсүүдтэй байгуулж байна, тийм ээ. Тэгэхээр энэ тодорхой бүсүүд төр эхлээд одоо тухайн чөлөөт бүсийнхээ яг байгаа газар зүй онцлог, бусад онцлогийг харгалзаж үзээд энэ дээр гол хөрөнгө оруулагчийг олох хэрэгтэй байна. Бид нар одоо олон улсад бол энийг маркет саунд гэж хэлж байгаа юм. Чөлөөт бүсэд хөрөнгө оруулах гол түншийг олох шаардлагатай. Тэр нь хөрөнгө оруулаад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлийг бүрдүүлнэ. Ингээд дараагийн хөрөнгө оруулагчид тухайн бүсэд худалдаа үйлдвэрлэл явуулах аж ахуйн нэгжүүд тодорно гэж салбарын яамнаас мэдгдлээ. Эдийн засгийн чөлөөт бүсэд үйлдвэрлэл явуулах, худалдаа хийх, тээвэр зуучин үйлчилгээ эрхлэхэд хөнгөлөлт үзүүлэх талаар ерөнхий ойлголт өгч байгаа ч яг ямар дэмжлэг үзүүлэхийг өнөөдрийг хүртэл шийдээгүй байна. Тиймээс хувийн хвшил хөрөнгө оруулагчид сонирхгүй байгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Амар Төвшин хэлж байна. Тэгэхээр энд худалдааны юм хамтын ажиллагааны бас зарим боломжууд бий. Энийг бид бас чөлөөт бүсүүдээр дамжуулж хийх шаардлагатай. Дээрээс нь Монгол улс өөрөө Япон болон Европын улс руу чөлөөт эдийн засгийн чөлөөт бодлогоор хэлцэлтэй шүү дээ. Энэ боломжийг ашиглах тэр явцыг менежментийг нь хувийн хвшил өөрсдөө хийчихье гэдэг зүйлийг их хөндөд байгаа. Тэгээд эцсийн үнд үр дүн чухал шүү дээ. Өнөөдөр 3 чөлөөт бүс байгаа. Тэгтээ үйл ажиллагаа явахгүй байхад дахиад бид Улаанбаатар чөлөөт бүс байгуулах нь одоо нисхийн өсөлтийн үндийнтэй бодит үр дүн өгөхгүй. Дахиад энийг төр өөрөө менежмент хийж чадах уу? Тэгэхээр аль бол хувийн хвшлийн санаачлалыг тэнд бизнесийн эрхлэх орон зайг бий болгож ижил хөрөнгө оруулалт сонирхохоос биш. Ямар ч тийм бизнес эрхлэх орон зайг бол ямар ч хөрөнгө оруулалт орохгүй шүү дээ, тийм ээ. Энэ мэтчлэн ингээд асуудал бодиттой яриад шийдэх саналыг бодиттой тавиад үр дүн богино хугацаанд үзүүлэх гэдэг саналыг л хувийн хвшлэн гаргаж байгаа. Ерөөсөө эдийн засгт чөөрө тэр хүмүүсийн худалдаа авах сонирхлыг татаж байж чөөр ажиллаж тэгэхгүй нэг газар чөлөөт бүсгэж нэрлснээрээ бас хөрөнгө оруулалтаа дөрөвхгүй шүү дээ. Ер нь гадны ялангуяа барууны компаниуд бол төрөлтөө ажиллахыг тэр хүсэхгүй шүү дээ. Тэр яг юм эрхийг нь шилжүүлж авсан хувийн хвшилтэй түүний төлөөний байгууллагатай харьцахыг зорино шүү дээ. Тэгэхээр энэ бодиттой саналаа бид илэрхийлэхгүй бол ажиллахгүй. Нөгөө талаас хоёрдугаар манайх ингээд хууль баталдаг. Буцаад 3 сарын дараа 6 сарын дараа
цуслаач. Хөрөнгө оруулалт чинь өөрөө 5-10 жил 20 жилээр үргэлжлэдэг зүйл бий. Тэгэхээр энэ итгэлийг хэн төрүүлэх вэ? Өнөөдрийг хүртэл 27 жил чадаагүй юм бол тийм ээ энэ итгэл үнэмшлийг чинь хувийн хвшил манлайлаад бий болгоё. Үр дүн өөрөө тэнд хөрөнгө оруулалт бий болох хэрэгтэй, ажлын байр бий болох хэрэгтэй. Тэгэхээр асуудал илүү бодиттой прагматик хандъя гэдэг зүйлийг л хувийн хвшлийнхэн ярьж байна. Хувийн хвшил чөлөө төсөд хөрөнгө оруулахад хууль эрхцэн баталгаа чухал. Тухайлбал цахилгаан дулааны их ус өрийг хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэлээ гэхэд тухайн хөрөнгө оруулагч гаргасан мөнгөө олж аваад төлөвлөсөн ашгаа хийх хүртэл ямар нэгэн өөрчлөлт шинжилт нэрээдлэр эргэж буцахгүй байх нь чухлыг хувийн хвшлийн төлөөллүүд хэлж байна. Монголын чөлөө төсөд худалдаа үйлчилгээ үйлдвэрлэл явуулахад ямар давуу талтай байхыг хууль журмаар тодорхой болгоод олон улсад сурталчлах хэрэгтэй. Монгол улс сэдийгээр дэд үтсэн хөгжил сулж газар нутгийн байрлал онцгой. Өөрөөр хэлбэл зүүн өмнөд Азийн хөгжиж байгаа зах зээлийг баруун Европын өндөр хөгжилтэй улс орнуудтай холбох транзит тээврийн гол оролцогч болох бүрэн боломж байна. Мөн олон улсын хямралт нөхцөл байдалтай холбоотой хойд хөрш импортын олон хоригтой нүүр тулж байна. 140 гаруй сая хүн амтай энэ зах зээлд алтан булгийн чөлөө төсөөр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолтой гадаад дотоодын компаниудыг урьж байгаагаа энэ бүсэд хөрөнгө оруулагч 3 мэргэд чөлөө төс компани менежер Батбэлэг хэллээ. Бид нар чөлөө төсийг ажилтанд оруулснараа бид нар ганц өнөөдөр Монголын зах зээлийг харах бас өрөөсгөл олгосолж байна. Тийм яагаад тэгэхээр бүс нутаг буюу чөлөөт бүс маань яг хажууд нь Оросын албаны улсын иргэд болоо шууд Монгол улсын хил рүүгээ дамжихгүйгээр шууд бүсээрээ дамжаад ороод ирэх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ утгаараа бид ганцхан Монгол улстай биш гадаад зах зээл дээр өнөөдөр бол гарах бүрэн боломжтой болцсон. 4 сарын 30-наас галт тэрэг нэгдсэн, 3 сарын 30-наас газрын зам нэгдсэн, агарын зам бидээс хаагдаагүй вакцины хэрэглээ тэр явж ирсэн. Бид нар ийм том зах зээл байна. Энэ хүмүүс маань өнөөдөр Монголд ирээд бидэртэй уулзнаа гэж байна. Улсын байгууллагууд нь ярьж байгаа шүү. Хувийн байгууллагууд бол бүр том асуудлууд бас дахиад зөндөө гарсан байна. Тэр утгаараа бид нар бол энд бол маш том бизнесийн боломж байгаа. Мөн бас өнөөдөр бол Монголын томхон компаниуд бас аль учраас судлаа эхэлсэн. Жишээлбэл одоо өдрийн 25,000 үйлчлэгчтэй компани гэхэд бол нэлээд том бахаа одоо нэрийн дуртад яг нь томхон компанид бол уулзалт чөлөө төсний талаар сонирхож байна. Танах ямар байр суурьтай байгаа, яаж хандах боломжтой вэ гэж уулзалтууд хийж байна. Монголын л хамгийн том компаниудтай бол бид нар чадах чинээгээр холбогдоод уулзах гэж байна. Тэгэхээр та бүхэн маань чөлөө төс төр хөрөнгө оруулаач. Өнөөгийн зах зээл бол Монголын зах зээлээс гадна гадаад зах зээл дээр дэлгийа. Яг бидний цаана 140-50 сая хүн амтай улс байна. Энэ улс манаас өнөөдөр импортын тодорхой хэмжээний хоригуудад маш их орсон байна. Энэ нэг тэр том зах зээлийг хангахад бид нар үнэндээ бол хүчрэхгүй. Чөлөө төсүүдийн нөхцөл байдал ямар байна вэ? Алтан булаг чөлөө төс өнөөдрийн байдлаар нийт 500 га газрынхаа 130.5 гааг аж ахуй нэгжүүдэд олгосон байна. Шинээр олгох боломжтой 34.6 га газар байгаа бол 188.4 га газрыг нөөцөнд авчээ. Харин цагаан нур чөлөө төс 708.5 га газартай 9 аж ахуй нэгж бүртгэлтэй байгаагаас 4 аж ахуй нэгжид 101.3 га газар олгосон байна. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байгаль орчны наривчилсан үнэлгээг 2008 онд хийсэн ч батлуулаагүй. Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй, урьдчилсан судалгаа хийгээгүй өнөөдөр хүрчээ. Үйл ажиллагаа нь харьцангуй жигдрэх шатандаа яваа бүсвэл замын үдийн чөлөө төс. Нийт 900 га газартаагаас 101.9 гааг аж ахуй нэгжүүдэд олгосон байна. Одоогоор 81 хуулийн этгээд бүртгэлтэй. Өнгөрөх чонд замын үдийн чөлөө төсийг байнгын ажиллагаатай болгосон. Ингэснээр тухайн бүс нутагт хөрөнгө оруулагчид мөн сонирхож байсан аж ахуй нэгжүүдийн итгэл сэргсэн гэдгийг хэлж байна. Замын үд чөлөө төсийн захирагч Энхцул. Олон жил чөлөөт бүс маань бас 20 гаруй жил яригдсан учраас Монгол улсын маань иргэдч тэр тэгээ аж ахуй нэгжүүд маань тэр хөрөнгө оруулагч нар маань гэсэн нэлээд одоо ихтгэл алдарчихсан. Одоо нэг тойрсон нэг хашаанаас өөр ер нь тэр цөлд юу байдаг юм бэ? Хизээч үйл ажиллагаанд итгэвчгүй юм шиг байна, байнгын болохгүй юм шиг байна гэдэг ийм итгэл нь нэлээд унтсан байсан бол бид засгийн газрын тогтоолоор бас дотоод одоо Монгол талынхаа гарцыг нээснээр байнгын үйл ажиллагаанд оруулснаар итгэл бас сэргэж байгаа ах гэж харж байна. Дэлхийн хамгийн том зах зээл Хятад улстай хэлж байгаа замын үдийн чөлөө төс нь олон улсын түвшинд худалдаа хөрөнгө оруулалт хийдэг аж ахуй нэгжүүдийн сонирхлыг ихэд татдаг. Тухайлбал бүгд найрамдах Хятад улсын зарим үйлдвэр Америкийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд хүндрэлтэй болсон. Өндөр татвар төлөх шаардлага үүссэн.
Тэгвэл манай чөлөө төсөд үйлдвэрлэлийг явуулаад бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлэхэд тухайн улсууд Монголын нөхцлөөр худалдан авах боломжтой. Хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөө төс байгуулах шийдвэр гараад удаагүй байна. 1000 га газарт байгуулах боломж байна гэж төлөвлөөд судалгаа хийж эхэлсэн. Дэлхийн улс орнууд хоорондын харилцан хамаарал улам нэмэгдсэн. Худалдаа эдийн засгийн харилцаа өдөр ирэх тусам тэлж байгаа өнөө цагт чөлөө төсүүдээ олон улсын жишгээр хөгжүүлэх нь эдийн засгийн нэн тэргүүний асуудал. Төр хөрөнгө оруулалтын дангаараа шийдэх гэж олон жил зүтгэж байгаад энэ бодлогоо сая эргэж харахаар болсон зөвөө гэж эдийн засагчид үзэж байна. Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдад юу л байна? Мөнгө байна. Тэр мөнгөнд хүрэх арга нь эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүд байдаг. Тухайлбал чөлөө төсийн төслүүдэд бэлэн болгоод танилцуулахад сонирхох хүн мундахгүй гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх чөлөө төсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн дарга Амарбаатар хэлж байна. Хэн ямар дарга байхаас үл хамааран энэ засгийн газар толгойлохоос үл хамааран энэ бүх алдаа дутагдал ололт амжилт тул Монгол улсын засгийн газар манай Монгол улсын асуудал учрал энийг аль биесээр хүлээн зөвшөөрч алдаагаа ойлгож байгааг сайн гэж үзэж. Хоёрдугаар асуудлуудаа дэвшүүлээд тэгээд засгийн мөнгө хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй гэдгээ бас хүлээн зөвшөөрч. Энэ чинь бас их сайн. Тэгэхээр тодорхой хэмжээний улсад эрхтэй төслүүдийг хувийн хвшилтэйгээ хамтарч хийя гэдэг зүйлийг бас хэлж байгаа нэг сайн. Тэгэхээр бол энэ бол нэг юм ирээдүй харагдчихил байна л да. Дээрүүд нэг жасраа дарга хэлжсэн нэг хонглын үзүүрт гэрэл харагдлаа гэдэг шиг. Тэгэхээр бол ямар ч байсан одоо бид нэг тийм хөгжлийнхээ нэг зөв зам руу гарч байгаа болоо да гэсэн итгэл төрж ил байна л да. Яг зүгээр хувийн хвшлийг бол биднэрт ингээд тийм том төслүүдийг бол Монголын бизнес бас яг ингээд дангаараа хэрэгжүүлнэ гэхэд бол асуудалтай. Тэгэхээр энэ төслөө олон улсад бол бид нэр танилцуулах хэрэгтэй байхгүй. Энэ олон улсын төслөө чинь тэгээд энэ дээр чи ингээд род шоу хийдэг даа. Тэрийг бол зээлэр биш. Энэ том сангууд бол юу хийхээ мэдэхгүй байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэднэрт бол илүү мөнгө бол илүү талтай байж байна. Дээрээс нь орчин үеийн мөнгө чинь нийтдээ энгийн болцсон. Бидний дээрүүд одоо хийжсэн одоо хүртэл бодож байгаа мөнгөний тухай ойлголт чинь шал өөр болцсон учраас тэднэрт бол том прожект хэрэгтэй байна. Тэгэх юм бол одоо энэ дээр чинь бол мөнгө босох бол энгийн болчих. Тодорхой санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд орж ирж тодорхой төслүүдээ хийгээд ганцхан энэ дээр Монгол улс тогтвортой байдлын бүх уялдаа холбоосуудын бүгдийг хийжээж энэ эдийн засгийн коридор амжилттай сайн ажиллаж болох юм а гэдгийг тогтоох нь хэрэгтэй байхгүй. Ким бол одоо энийг хийх маш их олон одоо олон улсын санхүүгийн байгууллагууд байна гэж үзэж байна. Зөндөө олон фандууд байж шít. Ерөөсөл дэлхийд чинь ус агаараас л их мөнгө байт юм байна шүү дээ. Ганцхан бид нар нэг мөнгөнд хүрэх аргаа мэддэггүй кармандах мөнгө бодоод байдаг. Гэтэл тэр идэ гэж байгаа. Энэ бодол, энэ төсөөлөл, энэ юм ингээд нэг олон улсын төвшөнд уялдуулж өгөх юм бол энэ бүхэн чинь тасраад явчихдаг юм байна. Далайд гарцгүй чөлөөт эдийн засагтай манай улс эдийн засгаа тэлэхэд шаардлагатай 6 хүчин зүйл байгааг засгийн газраас тодорхойлжээ. Түүний бомбын сэргэлт цогц бодлогын хүрээнд чөлөө төсийн хөгжлийн асуудлыг тусгаж өгсөн. Тэгэхээр ирэх жилүүдэд чөлөө төсийг хөгжүүлэх талаар тодорхой ажил хийгдэх нь. Ингэхдээ бодлогын тогтвортой байдлыг хангах, төр хувийн хвшлийн холимог тогтолцоо бий болгохыг төрийн зүгээс ч хувийн хвшлийнхэн ч хэлж байна. 8-11 томчийн хөтөлбөрөөр чөлөөт бүс хөгжлийн гарц мөн үү сэдвээр хүргэлээ. Сэтгүүлч Баяр Жаргал, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Цэвэлмаан.